За юу яцхан манайхан Crime Story сүүхтэй эргээд тавтамаар л та манай суугийг анх удаа сонсч байгаа бол энэхүү сууг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг, ярилцдаг сууг байгаа. За энэ удаагийн дугаараар та бүхэндээ 2009 онд Америкийн нэгдсэн улсад гарсан нэгэн гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй ярьж хөр бэлтгэлээ. Тэгээд энэ хэрэг маань тухайн үед бол нэлээд вайрал болж исэн тэтгэлэгтэй дугаар учраас та хэд маань дугаараа дуустлан сонсоорой. За ингээчүүд хэрэглүүгээ орцгоё. Өнөөдрийн хэрэг дээр ярих гол хүнийг Christopher Coleman гэдэг би цаашдаа Chris гэд дуудаад явъя. Chris 1977 оны 3 сарын 20-ны өдөр Америкийн нэгдсэн улсад төрсөн. За Chris бол ер нь дундаж гэр бүлээс гаралтай, аав ээжтэйгээ аз жаргалтай, элэг бүтэн гэр бүл төссөн. Chris-ийн аав ээж хоёр нь Христийн шашинтай итгэгч хүмүүс байсан. Тэгээд итгэгч дундаа сүмийн пастор байсан учраас Chris бол аав ээжигээ дагаад шууд л итгэгч болж хүмүүжсэн. Ахлах сургуулаа төгснөхийн дараа Chris цэргийн албанд элсэн орж тэндээ ажиллаж байхдаа өөрийн эхнэр болох Sherry Coleman-тай 1997 онд танилцсан. За Sherry-гийн хувьд 1977 оны 7 дугаар сард төрсэн Chris-с хэдхэн сараар дүү юм бэлээ. Sherry бас багасаа Христийн шашинтай гэр бүл өссөн. Chris чигтээ итгэвч байсан учраас тэр хоёр бол хоёулаа Христийн шашинтай хүмүүс байсан учраас ойр дотн болоход бие бинийгээ ойлгоход нь бол маш амархан байсан. За ингээд анхны харцаар нэгэндээ дурлсан Chris Sherry хоёр бол бие биендээ маш гүн гүнзгий хурдан богино хугацаанд дурлаж болцож эхэлсэн. Тэгээ болцож эхэлсэн тухайн үед бол Chris дөнгөж 20 настай байсан бол Sherry 19 настай байсан, 20 арай хүрээгүй байсан. Болцож эхлээд хоёулаа ер нь бол ингээ хамт байх хэрэгтэй хүмүүс юм байна гэд нэгэндээ амлалт өгөн гэр бүл болж гэрэлтэй жилийн дараа батлуулдаг. Тэгэрэлтэй батлуулсныхаа дараа 1998 оны 4 сард том хүү Garrett төрсөн бол 2 жилийн дараа 2000 онд баг хүү болох Gavin төрсөн. Хоёр ойрхон төрсөн Sherry ажлаасаа гарч гэртээ хоёр хүүгээ хардаг болсон. За харин Chris-ийн хувьд бол үүрэг хариуцлага илүү их болсон учраас цэргийн албанаасаа гарч хуваараа харуул хамгаалтын тим компани гэж ажиллаж эхэлдэг. За тэгээ Chris-ийн гэр бүл бол үнэхээр аз жаргалтай. За тэгээ бүр тийм баян чинэлэг затгалан биш ч гэсэн боломжийн байшинтай, машинтай, ажилтай гээд асуудалгүй аз жаргалтай юм итгэгч гэр бүл байсан. За харин Sherry-гийн хувьд бол бас хэдийн ажлаасаа гараад гэртээ хоёр хүүгээ харж байгаа ч гэсэн өөрийн эхнэрийн үүргээ бол маш сайн биелүүлдэг, аз жаргалтай гэрийн эзэгтэй байсан гэдэг. За тэдний том хүү Garrett-ийн хувьд бол маш чимээгүй, намхан хүү байсан бол баг хүн сахилгагүй, өөрийгөө маш сайн илэрхийлдэг, экстравертсан чанартай хүү байсан гэж ойр дотныхнаа нь бол хэлдэг байсан. Chris харуул хамгаалтын ажлаа хийж байгаа Joyce Meyer гэх Христийн шашны илтгэгч эмэгтэй хувийн бие хамгаалагчдын албаныхан дараагаар ажилд орсон. Тэгээд таад бас энэ эмэгтэйг сайн мэдэх бах, жоохон бах ТV-нээр аз жаргалтай амьдрал чөлөөний тим нэвтрүүлгээр зөндөө гардаг байсан. За энэ эмэгтэй бол Joyce Meyer гэдэг 1943 оны 6 сарын 4-ний өдөр төрсөн. За өөрийн ямар амьдралаас гарч ирсэн, Библи өөрт нь хэрхэн тусалсан, яагаад хүмүүс ер нь Библиэд итгэх ёстой гэх мэт талаар ер нь Христийн шашинтай юм итгэл тавьдаг, маш алдартай эмэгтэй байдаг. Тэгээ Chris-ийн аав ээж нь пастор хүмүүс байдаг учраас Joyce Meyer-тай бүр олон жилийн өмнөөс мэддэг, танилуд байсан. Тэгээд хүүгээ ер нь л энэхүү ажлыг нь бол хож өгсөн юм билээ. Мэдээж энэ эмэгтэй Америкийн нэгдсэн улсын мужаар очиж илтгэлээ тавьдаг байсан учраас Chris дагаад тамилтоор явж эхэлсэн. Тэгээ Joyce Meyer-ийн хамгийн их итгэдэг хувийн бие хамгаалагч, за тэгээ харуул хамгаалтын бүх хүмүүсээ Chris маш сайн зохицуулдаг, сайн дарга байсан учраас Chris жилийн $100,000 илүү мөнгийг бол Joyce Meyer цалин гэж өгдөг байсан. Тэгээ энэ нь бол 2000 онд бол хангалттай сайхан тувтай амьдарч мөнгө байсан. Chris-ийн хувьд түүний ажил нь түүнд маш чухал байсан. Тэгээ өөрт нь болон гэр бүлээ тэжээгт нь хангалттай мөнгө олдог. Нэмээд өөрийнх нь хамгийн их итгэдэг хүндэлдэг Христийн шашныг хүмүүст зөвөр таниулж байгаа учраас өөрийн хийж байгаа ажилдаа бол Chris үргэлж талархдаг байсан. Тэгээ Chris жилдээ 2-3 удаа өөр улс руу, за дотооддоо өөр мужууд руу 12-оос 15 удаа бол дунджаар тамилтаар бол явдаг байсан. За тэгээд энэ хооронд Sherry мэдээж гэртээ ганцаараа хоёр хүүгээ гэртээ харж үлдээд сайн гэрийн эзэгтэй ажлаа бол тултал хийж Chris-ийн арыг маш сайн даадаг нэг юм байсан. Америк улсын хувьд Христийн шашинтай хүмүүс дийлэх хувийг эзэлдэг ч гэсэн эсэргүүцдэг өөр шашинтай эсвэл бүр шашингүй хүмүүс Joyce Meyer-ыг бас энэ нэмэгтэйг бол үзий ядаж хилтгэлийн үеэр нь өндөг шидэж
доромжилж занал хийх тохиолдлууд бол маш их гардаг байсан. Тэгээ Крисийн гол ажил бол мэдээж эдгээр хүмүүсээс бол Joyce Meyer-ыг хамгаалах. Яасан учраас Крис лөө хүртэл одоо хүмүүс занал хийж мессеж өгдөг байсан. Энэ нэмэгтээ одоо хүмүүс буруу үлгэр дуурайл үзүүлж байна. Тийм байхад чи энэ хүнийг хамгаалж байна. Чамайг ч бас энэ хүүгэнтэй нийлүүлээд ална гэх мэт ер нь ингээд сүрдүүлэхэд бол Мерсер бас Крист ирдэг болсон. Joyce Meyer-тэй хэдэн жил ажилласны дараа 2008 оны 11 сараас эхлээд Крис өөрийн мэйлэндээ одоо өөрийн гэр бүл болон ям насныгийн занал хийсэн одоо мэйлүүд маш ихээр ирдэг болсон. Тэгээ мэйлнүүдээс нь дурдвал одоо Joyce Meyer-ыг яг одоо зогсоо хэвээ зогсоохгүй бол би өөр арга хэрэглэж зогсоох болно. Чи зогсоохгүй гэж байгаа бол чиний ойр дотны хүмүүсийг бас алах болно. Энэ бол зүгээр нэг занал хийлэл биш ээ. Бүгд өмнө гих мэт мэйлүүд ингээд одоо өдөр хоногийн одоо ингээд дараатай ирдэг байсан. Тэгээ Крис мэдээж энийг шууд л цагдаад мэдгдсэн. Тэгээ Крисийн яг нөгөө амьдардаг байсан байшингийнх нь урд талын байшинд нь ухаан дүүргийн цагдаа амьдардаг байсан юм байлээ. Тэгээ Крис шууд тэр хөрштөө хилээд шалгуулахар болдог. За тэгээ цагдаа нар ер нь хаанаас ийм хуурамч одоо хаягтай мэйл ирээд байгаа юм бэ гэж шалгаад үзсэн боловч яг тийм автоматар цаг тохируулж явуулсан байгаа учраас хийн уулаад байгааг нь бол олоход хүндрэлтэй бас энэ хэрэг нь ингээ удаашраад байсан. За тэгээ сүүлдээ 2009 оны 1 сард одоо Крисийн гэрийнх нь одоо мэйл боксонд нь гараар бичсэн захиа ирдэг. За тэр захиа нь болохоор өөрийн итгэдэг бурхнаасаа нээлттэйгээр татгал за дахиж өөр боломж чамд байхгүй. Таг чиний болон чиний гэр бүлийн эсрэг одоо явж эхэлсэн шүү гэсэн утгатай гараар бичсэн. Одоо Крисийн гэр бүлд нь одоо занал хийсэн тийм захиа байсан. За тэгээ удаа дараа аимшигтай мэйлүүд аваад тэгээ дээрээс нь бүр юм гараар бичсэн захиа хүртэл яг гэрийнхаа мэйл боксонд аваад бол Крис бол маш их санаа зовсон. Өөрийнхөө болон гэр бүлийнхаа аюулгүй байдалд санаа зовоод цагдаа нар орол дахиад л шалгуулсан. 2009 оны 4 сарын 27-ны өдөр буюу одоо сүүлийн захиа ирснээс хойш 3 сарын дараа дахиад нэг захиа ирсэн. За энэ захианд бол өнөөдөр зогс эсвэл дахиж цаашаа гэж байхгүй. Би чиний бүх цагийн хуваарийг мэднэ. Чи одоо надаас цухтаж чадахгүй. Би үргэлж чамайг ажиглаж байгаа. Би чамайг өглөө гараад явдгийг чинь мэднэ. Бас чиний гэртээ хизээ ирдгийг чинь мэднэ гэсэн захиа байсан. Тэгээ ийм аимшигтай захиа авсан Крис болон Шэри бол маш их хайж хөрс цагдаа найзтай хэлэхэд нөгөө найз нь гэрийнхэн урд хаалганы хажууд Крисийн одоо захиа ирээд байгаа яг нөгөө байшингийн урд хэсгийн мэйл бокс руу харуулсан тийм камер байшуулж хин юм зүйл хийгээд байгааг нь бол камераар харахаар шийддэг. За тэгээд нөгөө цагдаа найз нь бол ингээд камер байшуулчихлаа. Ингээд танай яг уртлын хаалгыг харуулад би ингээд гэрийнхээ урд камер байшуулчихсан. Тэгээ ямар нэгэн захиа ирэх юм бол одоо энэ камер дээр яг харагдана гэд Крист хэлснээс хойш ямар нэгэн захиа бол нэмж ирээгүй, хэсэг 50 чимээгүй байсан. Крис 2009 оны 5 дугаар сарын 5-ны өдөр энгийн л нэг мигмар гараг байсан. Тэгээ Крис яг л босоод өглөө шигээ 5 цаг өнгөрөөд жим рүүгээ явхаар босоод эхнэр 2 хүүгээ өмсчихэд гэрээсээ гарсан. За жим дээрээ очиод эхнэрлүүгээ 6 цаг өнгөрөө залгасан боловч Шэри юусоо уцаа авахгүй байсан. Тэгээ Крис нийт 3 удаа 10 минутын зайтай залгасан боловч юусоо уцаа авахгүй байсан учраас сүлдээ мессеж бичиж үлдээсэн. За ер нь Шэри өглөө 6 цагийн үед одоо сэрээд 2 хүүгийнхаа өглөөний цаг бэлдэж өгдөг байсан тийм аюу тийм эртэж эмэгтэй байсан юм билээ. Тэгээд яагаад уцаахгүй байгаа юм бол гэд Крис бол нилийн гайхсан. За тэгээд мэдээж нөө хэдхэн өдрийн өмнө аимшигтай ань насанд занал хийсэн. За тэгээд чамаг хизээ гараад явдгийг чи мэднэ, хизээ буцаад ирдгийг чи мэднэ гэх мэтчлэн тийм аимшигтай занал хийсэн захиа болон мэйлүүд ирээдсэн болохоор Крис бол байнга хоошоо гэрлүүгээ санаа зовдөг болсон болохоор хөрш нөгөө цагдаа руугаа шууд залгасан. Тэгээд би Шэри рүү ингээд залгасан чинь уцаа авахгүй байна. Унтж байгаа л ахалтайгаа. Гэхдээ чи ингээд би баг зэрэг санаа зовоод байгаа учраас чи шалгаад өгч болох уу гэд Крис өөрөө ч бас нөгөө жимнээсээ гараад шууд гэрлүүгээ яарын явах замдаа бол нөгөө цагдаа руу хэлээд нөгөө цагдаа нь бол за би шараа шалгаад өгье гэд хэлдэг. Хөрс цагдаа дуудлага авсныхаа дараа шууд өөр нэгэн цагдааг ойр басан цагдаагийн хэлсээс яаралтай дуудаад Крисийн байшингийн урд 6 цаг 45 минутанд нөгөө цагдаагаа уулзаад шууд Крисийн байшин дээр нь очиж хонхыг нь дарсан. За нэлээд хэдэн удаа хонх дарсан боловч ямар ч хариу байхгүй байсан болохоор 2 цагдаа ер нь юу болж байгааг ажиглахаар байшинг бүтэн тойроод үзэхэд байшингийн арын одоо нэг цонх нь хаарчихсан. Шил нь хаас ягуу тарсан байгааг нь одоо хараад шууд тэр цонхоор нь бол дотгошоо байшин руу нэвтэж ордог.
За 2 цагта тутагшаа орсон төдийд шууд л өөдөөс нь шүршдэг будагны шинэхэн будагны үнэр шууд хүчтэй үнэрсэн. Тэгээд нэг давхрыг шалгасныхаа дараа дээшээ гарахад улаан өнгөөр хаа сайгүй шүршдэг будгаар чи төлөөсөө төллөө шийтгэлээ би үргэлж чамайг харж байгаа гэх мэт төгнүүдийг бүр ийн тэндүү гэрээр нь дүүрэн биччихсэн байсан. За тэгээд байшинд нэвтрээд 10 минутын дараа буюу 6 цаг 56 минутанд Крис Жимнээсээ яаж ирж байгаа нь бол камерт бас харагддаг. Тэгээд цагтаагийн 2 шууд доошо буугаад за Крисийг бол нэвтрүүлж болохгүй мэн. За чи нэвтрэхгүй байж байгаарэ гадаа байж вэ гэд Крисийн гэрлөө нь бол нэвтрүүлдэггүй. За энэ хооронд бол цагдаа нар нэмэлт хүч дуудчихсан байсан. Тэгээд Крис доор цагдаа нартай байж байхад нөгөө төрүүлж ясан 2 цагдаа бол буцаад дээшээ гарч үзвэл бол илүү аимшигтай дүр зурагтай бол нүр тулдаг. Харамсалтай нь Sherry, Garrett, Gavin гуруула өөр өөрийн өрөөндөө амнасаа алдсан байдалтайгаар олцсон. Sherry-гийн хувьд нүцгэн нь доошоо харж хөвцөн байдалтай өөрийнхөө орон дээр олцсон бол 11 настай Garrett болон 9 настай Gavin хүн өөрсдийн өрөөндөө амнасаа алдсан байсан. Тэгээд гэр бүлийн 3 гишүүн гуруула хоолоогоор баймлуулж амнасаа алдсан байсан гэдэг шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. За тэгээд цагдаа нар Garrett хүүгийн биенээс Sherry буюу ээжийнх нь хэд хэдэн үсийг олсноос нүцгэд хамгийн түрүүнд Sherry-г алчгаад дараа нь хоёрыг хүнээсэн байна гэж шүүх шинжилгээгээр бол хариу гарсан. За тэгээд цагдаа нар ийм аимшигтай дүр зургийг харж шууд доошоо буугаад мэдээж Крис юу басан талаар хэрэгэд Крис бол маш их уйлж гашуудж байсан. Тэгээд Крис өглөө 5 цаг 43 минутанд Жимдээ гарч явсан нь бол камерт бичигдсэн. За буцаад 6 цаг 56 минутанд гэртээ ирэхэд ийм зүйл болсон гэхээр ердөө 1 цаг гарны дотор энэ бүх зүйлүүд болсон гэсэн үг. За ингээд 6 сарын турш занал хийсэн аимшигтай мессежүүд авсны дараа аз жаргалтай гэр бүлийн 3 гишүүн гинтл нэг өдөр аимшигтайгаар өөрийн гэртээ алуулсан. За тэгээ цаашлаад гэрт нь бас Крисийг бас дахиад занал хийсэн мессежүүд шүршдэг будгаар ботсон байгаад бол бүгд л маш их айж имиж хэлсэн. Крисийг цагдаагийн газар авчирч сэтгэл санааг нь баг зэрэг дээрцсэний дараа түүнээс мэдүүлэг авч хэлсэн. За тэгээд Крис болохоор чамд хэцүү байгааг бид нар мэдж байна. Гэтэ бид гэмт хэрэгтэн маш хурдан барих шаардлагатай байна. Үүнд бол чамаас илүү тусалж чадах хүн бол бидэнд байхгүй гэж хэлдэг. За тэгээд Крис бол орж ирээд ингээд уйлж агаад ингээд хэцүү байж агаад гинт орж ирсэн даруйда надад ингээд нөмрөх зүйл өгөөч. Би даараад байна гэж хэлэхдээ цагдаа нар түнд юм нөмрөх цагаан юм хүнжшиг зүйл өгтөн. Крис ингээ 2 гараа цээжин хэсгийг хаагаад нуугаад ч юм уу тийм суугаад байсан. Тэгээ уг нь бол тэр цагдаагийн өрөө бол тийм хүүтэн бол байгаагүй. Тэгтээ бол Крис яагаад ч юм би ингээ дараа танаа надад хүнжил өгөөч гэж хэлсэн. Тэгээд сүүлд бас цагдаа нар ингээ гарыг нь харахад хит хитэн шалбарсан бас юм жижиг улаан бодог шиг юм болсон байсныг нь бол Крисийн гарнаас нь олсон. За тэгээд Крисээс асууж хэлсэн өглөө чамайг гарахад ихнэр чинь амьд байсан уу? Гэхэд Крис тийм ээ гэж хариулаад им гайхаж байгаа юм шиг сэтгэл хөдлөл харуулдаг. Тэгээ ер нь бол мэдээж амьд л байна шүү дээ гэсэн тийм сэтгэл хөдлөл харуулсан гэсэн үг. Тэгээд цагдаа нар үргэлжлүүлээд Крис чи бодит нотлох баримтыг өгөөсөх боломжгүй. Чи бидэнд үннээ хэлэх үү гэж тулгаад асуусан. Тэгээд ийм аимшигтай аллаг гарсан учраас мэдээж хамгийн ойрын хүн бас хохирогч нарыг хамгийн сүлд харсан үнийг бол Крисийг сэжиглэх нь бол зүй ясны хэрэг байсан. Тэгээ та хэд манаас миний юу хэлэх гээд байгаа санааг ойлгож байгаах. Цагдаа нар бол шууд хамгийн том сэжигтнэр бол Крисийг шууд онилж хэлсэн. За тэгээ цагдаа нарын бас нэг сэжиглсэн зүйл нь бол Крис ерөөсөө 2 хүү болон эхнэр нь хэрхэн хөнөөгдсөн талаар асуухгүй байсан. Тэгээд өөрөө яг л яаж өгснэг нь мэдж байгаа юм шиг цагдаа нар бол ингэж нэлийн асуухгүй байгаад нь бол сэжигтэй санагдсан. Тэгээ хүн бол ер нь шууд л тэд нар яаж өгсөн юм бэ? Би харж болохгүй ч юм уу тиймэрхүү хариу үйлдэл гаргах байх гэж бацсан боловч Крис бол ерөөсөөж тэднийг өгсөн гэд яаж өгсөн талаар нь асуухгүй. За тэгээ харж удахгүй ч гэж ер нь асуухгүй ингээл ганцаараа л ер нь уйлал ингээл хэцүү байгаа юм шиг дүрсгэл байгаад байсан. За тэгээ цагдаа нарын хамгийн түрүүнд сэжиглсэн хүн бол мэдээж Крис байсан. Тэгээд Крисийг бүр сэжиглэхгүй байгаа аргагүй маш олон юм нотлох баримтууд дараа байсаар гарч ирээд байсан тул цагдаа нар бол улмал Крисийг бол байн байцаал тавьж эхэлдэг. За нөгөө хурц цагдаатай хамт гэрт нь орсон цагдаагийн хувьд бол маш олон удаа замтойрын осол гарсан газар дуудахаар очиж исэн тийм туршлагатай цагдаа байсан. Тэгээд тиймэрхүү дуудахаар олон очиж исэн учраас үхээд удаагүй цогцсыг олон удаа харж исэн цагдаа байсан. Тэгээд тэр цагдаа сүүл мэдүүлэгтээ бас хэлэхдээ цагийн хувьд бол бидний очихоос өмнө 1 цагийн өмнө л
нас орсон байх магадaltaй гэж бид нар одоо Крисийн мэдүүлгээр бол үзэж байгаа. Гэхдээ нэг цагийн дотор өгсөн цогцсол хизээж тийм байдаггүй юм аа. Хамгийн багадаа 3 цаг болсон байсан гэж тэр цагтаа бол хэлсэн. Тэгээ сүйд бас шүүх шинжилгээгээр Sherry, Garrett одоо Gavin 3-ын цогцсол амнасаа алдаад 3-аас 4 цаг болсон гэдгийг бол шүүх шинжилгээгээр бол дүгнэлтээр гарсан. Энэ нь бол алга гарах үед Chris гэртээ байсан гэж үзэхөөр том нотлох баримт болсон. За тэгээд нэмээд бас хэргийн газар болох одоо байшингаас болон амнасаа алдсан 3 хүний биеэс бол Chris-с өөр хүний DNA ерөөсөө олдоогүй. За мэдээж Chris-ийн DNA бол мэдээж аав нь тэр гэр бүлийн нэг гишүүн учраас олдох нь ойлгомжтой. Гэхдээ хэрвээ ямар нэгэн өөр халуурчин байсан бол бас өөр хүний DNA олдох үлгэр цагдаа нар бодсон боловч Chris-с өөр хүний DNA бол ерөөсөө олдоогүй. Chris нөгөө хөөс цагдаа руугаа бас эхнэрээ шалгаад өгөөч гэж залгасан хугацаа нь 6 цаг 40 минутанд анх залгасан. Тэгээ Chris одоо явж исэн жим болон гэр хоёр нь хоорондоо 7 минутын зайтай байхад бараг Chris 6 цаг 56 минутанд ирсэн. Ер нь бол 7 минутын дараа ирчих боломжтой байхад 16 минутын дараа одоо уцаар яснаас хойш ирсэн гэдэг нь ямар нэгэн зүйлийг бол 10 минут хүлээж агаад ирсэн байх магадaltaй гэж үзэж байгаа. Тэгээ цагдаа нарыг ирснийхэн дараа ингээ араас нь ирж байгаа юм шиг бас ер нь бас сэжүүрэл цагдаа нарт төрсөн. За бас нэг олсон нотлох баримт нь гэх юм бол гэрт байсан улаан шүшдэг будгуудыг бол гэмт хэрэг гарахаас хэдэн сарын өмнө Chris худалдаа авсан байгаа гол цагдаа нар бол бас баримтаар бол илрүүлсэн. За тэгээ Chris рүү болон гэр бүл рүү нөгөө занал хийлээд байсан хаягийг энэ удаа цагдаа нар бол илүү наривчлаад одоо шалгаад үзэхэд энэ нь бол бас л нөгөө Chris өөртөө зохиосон хуурамч хаяг байсан. За тэгээ Chris энийг бол 5-аас 6 сарын хугацаанд өөрийн ажил дээр Joyce Meyer болон өөр лүгээ бол амь насанд занал хийсэн юм мессеж хүчээд байсан юм хэлээ. За тэгээ мэйл боксонд нь бас ирсэн нөгөө захиа болон шүртэг будгаар бичсэн бичиг зэрэг нь Chris өөрөө бичсэн нь бас бичгийн хэв гаргадаг юм мэржлийн хүмүүсийн шалгалтын явцад бол бас илэрсэн юм. За тэгээд энэ бүгдээс харахад бол Chris энэхүү алгаа 5-аас 6 сарын турш одоо төлөвлөн хин нэгэн өөрийг нь болон гэр бүлийг нь удаан хугацаагаар занал хийлээд эцэст нь эхнэрийг болон хоёр хүүг нь алчглаа гэж жүжиг тавих гэж байсан ч бүгд бүтлгүүцсэн. За тэгээ Chris-ийг бол энэ хэргийг хийсэн гэдэг нь бол цагдаа нар гарцаагүй нотлох баримттай мэдсэн ч гэсэн цагдаа нарт бол яагаад гэдэг асуулт хамгийн ачаалттай байсан. Тэгээ өөрийнхөө одоо багаасаа үерхэн хайрласан эхнэрээ өөрийн төрсөн хоёр хүүгээ хөнөөх шалтгаан бол энэ хүнд одоо юу байсан бол гэд Chris-ээс бол байцаалт авсан. Chris шууд одоо хэрэгээ хүлээгээгүй ч гэсэн багаар бол өөрийнхөө ямар амьдрал туусан одоо хэдий одоо гаднаа ирүүл одоо юм ашиглалтай илүү бүтэн харагдаж байгаа ч гэсэн бодит байдал ямар байсан талаар бол цагдаа нарт ярьж эхэлсэн. За тэгээ Sherry-ийн хувьд бол намайг маш их контролддаг байсан. Би юу ч хийсэн түнд таалагдхаа болоод утсан байсан. Тэгээ бид салтын талаар ч гэсэн хэд хэдэн удаа ярилцсан ч гэсэн тэр бол маргалдаад шууд надад ингэ гар хурж хэлсэн учраас би бол дахиж салтын талаар бол яриаггүй. Гэхдээ би бол дотроо салахыг бол маш их хүсэж байсан гэдгээ бол Chris цагдаа нарт хэлдэг. За тэгээд мэдүүлгээ өгч байхдаа бол Chris дахиад үргэлжлүүлээд за тэгээд нэгэн талд Sherry надад маш ингэж муухай ханддаг байсан учраас надад энэ дотор байгаа сэтгэл зүгээ ингээ уудлахад ярилцах хэний хэрэгтэй байсан. Тэгээ би Sherry-гийн нээд Tara гэх эмэгтэйтэй өнгөрсөн жилийн 11 сард танилцсан. Тэгээд бид тэр эмэгтэйтэй сайн найзууд болж өөрийнхөө хэцүү амьдрал туулж байгаагаа ер нь ингээд надад юу тохиолдож байгаа бүгдийг нь ярилцдаг болсон. Тэр эмэгтэй бол намайг маш сайн ингээ ойлгодог байсан гэж цагдаа нарт хэлдэг. Тэгээд цагдаа нар асуугаад чи ингээд эхнэрийнхээ араар тавьсан юм уу? Тэгээд эхнэрийнхээ одоо зөвшөөрөхгүй одоо ямар нэгэн зүйлийг чи таараатай хийсэн үү гэд асуухт нь бол үгүй зүгээр л энэ бол сайн найзууд байгаамаа гэж цагдаа нарт бол тэр Tara эмэгтэйг тайлбарладаг. Цагдаа нар мэдээж ийм мэдээлэл авсан даруйда Sherry-гийн найз болох Tara гэх эмэгтэйг дуудаж байцаалт авч өөрийнх нь утас ноутбук зэргийг нь шалгахад зүгээр ч нэг найзууд биш найзаас 50 илүү харьцаатай хүмүүс байдаг гэдгийг цагдаа нар бол нотлоготой мэддэг. Tara-гийн утсан дээр Chris тэр хоёрын 100 хамт байгаа эсвэл нэгэн рүүгээ явуулсан тийм адилхан нүцгэн зураг гэх мэт маш олон зүйлүүд бол байсан. За тэгээ календар дээрээ Tara Chris хоёр хормын өдөр гэх өдрийг бас ингээд тэмдэглэчихсэн. За бас нэмээд хамтдаа аялах өдрүүд гээд ингээд маш олон өдрүүдийг тэмдэглэчихсэн байсан. За цагдаа нар Chris-ийн утсыг бас шалгаад үзгээд Chris-ийн нөт дээр нь Tara-гийн төрсөн өдөр
Тарагийн өндөр, нүдний өнгө, готлын ярьцмаар, джинсний ярьцмаар, бүржний ярьцмаар, дуртай цэцэг, дуртай өнөртэй ус, дуртай хоол гэх мэт бүх зүйлийг нэм няндинэн тэмдэглэсэн байсан. За бас нүүд дээрээ зул сарын өдөр алмаа замбогд амлалтын бөгч гэх мэт зүйл тэмдэглэсэн байгаагаас нь үзэхэд Крис бол Тарагаас зул сарын баяраар гэрлэхийг гуйхаар төлөвлөжсэн нь бол ил болсон. Тара Крис хоёрын хувьд бол нөгөө Joyce Meyer-ийн нэг ихтгэлийн үеэр танилцсан юм байлээ. Тэгээ тэр ихтгэл дээр Sherry хуучны найз болох Tarag дуудаж хамтдаа одоо энэ ихтгэлийг үзэхдээ анх удаа Крисийг харж тэр хоёрыг бол танилцуулсан. За тэгээ энэ бол манай нөхөр агаамаа гэд танилцуулж эхэлснээс хойш тэр хоёр бол нууцаар харилцаж эхэлсэн байдаг. Яг л тэр цаг хугацаанаас хойш танилцаж эхэлснээс хойш тэр хоёр дотн харилцаатай болж эхлээд тэрнээс төд удаагүй Крис анхны занал хийсэн мэйлээ өөр лүгээ бичиж эхэлсэн байгаас нь харахад бол Крис шууд л Тарад маш их татагдсан нь бол харагдаж байгаа. Тэгээ шууд л Таратай хамт амьдрий, хамт бай. Тэгээд бас одоо ихнэр хүүхдээ бол хөнөөгөөд ингээд энэ нэмэгтэй тоол хамт амьдрья гэдгийг бол шууд л шийдсэн гэдгийг бол харж болж байгаа. За цагдаа нар Тарагаас бол бас цагдаагийн газар авчираад мэдүүлэг авахт нь за би түүний ихнэртэй гэж мэдчихсэн. Гэхдээ салах гээд бүх зүйлээ шүүхэд өчгсөн байгаа гэж надад хэлсэн. Тэгээд Sherry бол Крисийг бол маш олон жилийн хугацаанд ийм завааж байгаа юм. Гэтэ тэгээ хоёр хүүхдээсээ олж энэ хоёр бол салахгүй маш удаан хугацааг өнгөрөөсөн. Тэгээ одоо л ингээд газар алтай амьдрах байгаа юм өрөвдөлтэй залуу гэх мэтчлийн юм сонин мэдүүлэг өгсөн. Тийм тэрэг гарахаас нэг өдрийн өмнө буюу 2009 оны 5 сарын 4-ний өдөр Крис Joyce Meyer руу заалгаад миний бие муу байна. Би өнөөдөр чөлөө авч болох уу гэж асуугаад тэр өдрөө чөлөө авсан бэ тийм ээ. За тэгээ чөлөө авсан өдрийнхөө өдрийн 4 цагт нь гэрийнхээ урд хоёр хүүтэйгээ юм тоглож байгаа нөгөө хурцынх нь камерын бичлэгт бол бичигдсэн. Тэгээ ингэж тоглож байхдаа маргааш нээлээд энэ хоёр хүүгээ хэрхэн хөнөөхөө бол төлөвчгсөн байсан гэхээр үнэхээр аимшигтэй. Тэгээд угаасаа нөгөө хурцынх нь урд нь камер байрлуулчихсан гэдгийг мэдчихсэн учраас өмнөх өдөр нь чөлөө аваад бүр ингэж хүүхдүүдтэйгээ тоглож байгаа юм шиг сайн аав юм шиг худлаа дүр үзүүлсэн байгаа. За тэгээ шинэхэн дүрлсэн нууц амрагтаа салах гэж байгаа гэж худлаа ярьсан. За тэгээ өөрийг нь ойлгодоггүй ихнэр хоёр хүүгээсээ залхсан Крис бол тэдний хөнөөхөөр олон сар төлөвсний дараа 2009 оны 5 сарын 5-ны өдөр эцэст нь энэ аимшиг таллага үлдсэн байдаг. Крисийн хувьд бол бас өмнө нь хэлжсэн түүний ажил нь бол түүнд маш их чухал. Их нартын ерний одоо өөр хүнтэй явсан гэдгийг нь хэрвээ одоо ажлынх нь мэдэх юм бол Крис ажлаасаа халагдах өндөр магадaltaй байсан. Тэгээд мэдээж нөх Кристийн шашин чинь нэг хүндээ үнэнч байх бас нэг том шалгуур нь болдог. Тэгээд мэдээж Joyce Meyer гэдэг энэ том ихтгэгч энэ том одоо хүний хувьд хүнтэй ажиллаж байгаа хүний хувьд бол юм зөв хүн байх шаардлагыг бол Joyce Meyer гэх нэмэгтэй бол байнга тавьдаг байсан учраас Крис бол одоо өөр хүнтэй явсан гэдгийг нь ажил нь мэдэх юм бол ажлаасаа халагдах өндөр магадaltaй байсан учраас эхнэр хоёр хүүгээ өөрт нь одоо ажиллаж байхдаа алдсан одоо юм өрөвдөлттэй эрийн дүрд тоглох санаатай байсан юм шиг үлээ. Крис Tara хоёр бараг нийтдээ 6-7 сар хамт байсан. Тэгээ энэ хугацаанд бол Sherry мэдээж мэдчихсэн. Тэгээ мэдсэн ч гэсэн салахыг хүсэхгүй байсан. Тэгээ Крис бол надад хоёр хүүхэд байгаа. Би чамаас салахгүй, ичүүдээр салж болохгүй. Харин би чамаа ингээд одоо Taraтай ингээд явуулсан чинь уучлж байна гэх мэтчлэн зүйл хийсэн боловч Крис бол маш их уурлаж Sherry-д бүр ингээд гар хүрсэн тохиолдол ч гэсэн байсан юм байлээ. Тэгээ Sherry-ний дотны найзтай бүр надад ямар нэгэн зүйл тохиолдвол тэр хүн Крис байх болно гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Крис бол одоо Sherry-г бол алах хэмжээний гэдгийг бол Sherry багж гисэн мэддэг байсан гэсэн үг. За тэгээд Крис гэнт хэрэг гарснаас 14 хоногийн дараа гихтэл 3 хүний амь насанд хүрсэн гэдэг нь бол бүх нотлох баримттайгаа бол тогтоогдчихсан байсан. За Крисийн шүүхрэл 2011 оны 5 сарын 5-ны өдөр дуусч түүнд 3 хүний амь насыг он царгас хэрцээгээр хөнөөж гэмт хэрэг нуун тавлах гэж оролцсон гих одоо зүйл заалтаар давж заалдах боломжгүйгээр бүх насаар нь хоёр хайлыг бол Крис оноосон. За Крис бол тэгээ одоо хүртэл шорондоо ялаа эдлээд байж байгаа. Тэгээ энэ хэрэг нь бол 2018 онд гарсан Крис Watson хэрэгтэйгээр нэлийн төстэй хэрэг. Тэгээ та бас мэдэх бах Крис Watts гээд эрэгтэй бас эхнэр хоёр охиныхоо хамт амьдардаг байсан. Тэгээ 3 дахь хүүхдээ эхнийх нь гидсэнд байхад нь нууц амрагтайгаа амьдрах гээд эхнэр хоёр охиноо унтж байхад нь нас ингээд хөнөөсөн амьжигтэй малуурчин залуу байдаг. Тэгээ нэрийг нь бас Крис гэдэг. Тэгээд хүмүүс бол энэ хоёр хэргийг бол маш адилхан хэрэг бараг Крис Watts and Chris Coleman-ээс санаа авсан байхад гэж тамилдсан мэлээ.
За тэгээд Америкийн нэгдсэн улсад ер нь эхнэрээсээ юм салахын оронд эхнэрээ хөнөөж асуудлыг шийдэхийг завдсан маш олон гэмт хэргийн кейс байдаг юм байлээ. Тэгээд яагаад зүгээр л одоо ингэ салчихгүй эхнэр за тэгээд бүр хүүхдээ хүртэл ингээд алхад хүртэл бол би бол үнэхээр их гайхаж байна. Крис тэгээд гэмт хэргийн одоо талаар бол бүр дэтэлтэй дэлгэрэнгүй хизээч ярьж мэдүүлэг өгөөгүй ямар ч тач аасан гэх гим буруугаал хүлийн зөвшөөрөөд одоо хүртэл шорондоо ялаа итлээд ямар нэгэн дав заалтах боломжгүйгээр тэндээ олж амсараа нас орох юм байгаа. За тэгээ та хэд маань бол бас энэ хэргийн талаар юу гэж бодож чинь санал бодлоо нээлттэй комент хэсэгт бичээрэй. За тэгээ өнөөдрийн дугаар энэ хүргээд дуусгая. Дараагийн дугаар маань утгагүй орох учраас та хэд маань subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээд баяртай.